За 2 дугаар хичээлээр та бүхэндээ яг бодит тайлан дээр гүйлгээ балансан дээр дансны эхний үлдэгдлээ хэрхэн цогтлоор тайлбарлаж өгье. За та нарт Word файл дээр ийм орчилж өгсөн файл өгсөн байгаа. Тэр нь болохоор дансны эхний үлдэгдлийн дэлгэрэнгүй танилцуулга өгсөн байна. За жагсаалтаар бидний эхний хичээл дээр баланс маань 3,100,000 төгрөгийн тэнцэлтэй өгсөн байгаа тийм мөнгө өрөнгө авлага гэх мэтлэн бүх танс. За энэний задаргаа маань та нарын материал дээр өгсөн байгаа. 3,100,000 дотор мөнгө өрөнгө харилцах тансд маань яаж задарч харагдаж байгаа юм. Тэгээд доороо тайлбарласан байгаа тансдаар нь эхний үлдэгдлийг. За энэ эхний үлдэгдлээ үндсэн файлдаа яаж зоох вэ? Гүйлгээ баланстай их зоохтлоор үзье хичээлээ. За тэгэхээр үндсэн файл маань өгөгдсөн байна. Үндсэн файлын маань баланс шийд буюу шаргал шийднэ. Эхний үлдэгдлийг зооё тансдаараа. За хамгийн түрүүнд биднэрт кас өгсөн байна. Кас буюу 100-101 дансанд 2 сая төгрөгийн эхний үлдэгдэл өгсөн байна. За энийг шивье. За шивхийн тулд энэ D буюу устгах гэсэн багнанд бид нэр 3 энэ нүдэн дээр нь устгах яг касын ардлын хоос нүднэр дарангууд сум гарч ирж байгаа. Энэ сум дээр дарангууд EDA гэсэн 3 сонголт байна. E нь edit буюу засах тухайн мөрөн дээр эхний үлдэгдэл оруулах. D-г сонгосон тохиолдолд тухайн мөрийг устгах болно гэсэн. A-г сонгоод яг тухайн мөрний дээр шинэ мөр нэмэгдэнэ гэсэн. Ийм команд сонгож байгаа шалтгаан нь юу вэ гэвэл файл маань өөрийгөө хамгаалахын тулд одоо энэ эхний үлдэгдэл дээр шууд дүн шивж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ командаар оруулж байгаа гэсэн. За касн дээр E-гээ сонгочих. За дараа нь биднэрт харилцах өгсөн байгаа. За бүх данстай сонгоод өгчээ. Дүн оруулах данстай гаралт E-гээ сонгоод өгчээ. За дараагийнх нь болохоор дансны авлага. Дансны авлага дээр E-гээ сонгоод за дараагийнх нь бараа материал. За бараа материал. За бараа материал гэсэн данс байхгүй учраас энд тусад нь данс нэмээд өгье. За эхний 3 дансаа юу ч гэсэн оруулчих. Засах гэж дарж байгаа. Ингэнгүүт тухайн дансан дээр шар өнгөр буюу засахаар төвтэй орчно гэсэн. За касын маань эхний үлдэгдэл 2 сая байгаа тий. 2 сая байгаа. За 2 сая орууллаа. За дараа нь харилцах ихний үлдэгдэл 500,000 байна. 500,000 шивэдэг вэ. Дансны авлага маань 200,000 байна. 200,000 шивэдэг вэ. За ингээд ихний өгөгчнүүдээ данснуудынхаа ихний үлдэгдлийг оруулаа. Буцаад хамгаалт гэдэг төвчд орнгууд ийм байдалд орчин. За бараа материалын шин данс үүсгэх гэдэг байгаа шүү дээ. За түүгээд материалын дээр үүсгэж. А-га сонгоод мөр нэмэхэнгүү шинэ данс ороод ирнэ гэсэн үг. За энэ чинь бараа материалын нэрээ бичээд бараа материалын данс гэд оруулаад өгч. За энэ дээр мөрийн дугаараас оруулж өгч байгаа. Мөрийн дугаар ерөөхдөө 16 гэсэн мөрийн дугаараар оруулнаа. За энэ одоохондоо энэ мөрийн дугаарыг бол ингээд дараа нь тайлбарлалын мөрийн дугаарыг 141,105 яг үндсэн тайлан гаргах процессд бол хамаагүй зүгээр энэ програмтай холбоотой мөрийн дугаар авах учраас одоохондоо тайлбарлахгүй л дээ яа. За бараа материалын эхний үлдэгдэл маань өөрөө 110,000 байгаа. 110,000. За дараа нь тавилгын тогшил 100,000 төгрөгийн эхний үлдэгдэлтэй байгаа юм байна. За хамгаалтад арчаад буцаад тавилгын тогшил дээр очиж. За тавилга тогшлоо E-гээ сонгоч. За дахиад машин тоног төхөөрөмж 300,000. За машин тоног төхөөрөмж дээр бас дүн оруулах учраас E-гээ сонгоч. За энэ хоёр хөрөнгийн тус бүрийнх нь хоримтлагдсан илэгдэл дээр бас дүн оруулах байгаа. Машин тоног төхөөрөмж дээр E-гээ сонгоч. За пассив талдаа дансны өглөг байгаа. Дансны өглөгөө E-гээ сонгоч. Өөр хувийн өмч байгаа. E-гээ сонгоч. Өмнөх үеийн хоримтлагдсан ашиг байгаа. E-гээ сонгоч. За энэ дүн дээр бид нэр засвар хийж ихний үлдэгдэл оруулах байгаа учраас засах төвчөд арлаа. За тавилгын тогшлын дүн 100,000, машины тоног төхөөрөмж 300,000. За тавилгын тогшлын 100,000 оруулъя. Машин тоног төхөөрөмж 300,000 шивэдэг вэ. За эхний үлдэгдлүүдээ хасах дүнтэй хоримтлогдсон илэгдэл маань
хасагдж байгаа учраас хасах дүнгээр ихний үлдэгдлийг оруулаад байгаа. Үндсэн хөрөнгө илэгдэл маань өөрөө хөрөнгийн дүнгээс хасагддаг учраас хасах дүнтэй оруулж байгаа шүү. Илэгдлээр хасагддаг учраас. За хуримтлагдсан илэгдэл машины тоног төхөөрөмж хасах 90,000. Дансны өглөг маань энэ боيو 200,000 төгрөгийн дансны үлдэгдэлтэй байгаа юм байна. Ихний үлдэгдэл. За дансны өглөг маань пассив данс учраас кредитл дээр ихний үлдэгдлээ өчигдөж байгаа. Пассив данс. За хувийн өмч маань сая 500,000 байна те. За өмнөх үеийн ашиг маань сая 400. За сая 500 гээд дансныхаа үлдэгдлүүдийг заагаад өгье. За энэ дээр нэг тодруулах юм юу вэ гэвэл эхний үлдэгдэл жишээгээр шууд дансны үлдэгдэл жишээлбэл за дансны авлага гэхэд жишээлбэл 121 100 гээд 100 мод жишээгээр бол 100 мод хийгээд 200,000 төгрөгийн авлагатай гэхээр дансны авлага дээр юуг нь засаад өгчээ. За эхлээд дансны үлгээ засаж байна. Дансны үлэг маань 310,101 гэсэн данс байгаа. Тээвэр ХК гэдэг жишээ компани оруулж ирсэн. Тээвэр ХК-д 200,000 төгрөгийн өгүүлэгтэй гэхээр дансны үлэг дээр компанийн нэрийг бас бичээд өгье. Тээвэр ХК-д дансны үлэгтэй. За ингээд бүгдийг шивсэн гэж үзвэл буцаад хамгаалт гэсэн ногоонд очиод орчих. За дансны авлагынхаа харилцагч компанийн нэрийг оруулаад яг сонгоо засахад харахад 100 мод ХК-гаас 200,000 төгрөгийн авлагатай байгаа. 100 мод ХК. За энэ жишээн дээр дурддагдж байгаа компанийн нэр хүмүүсийн нэр бол зохиомжтой нэр байгаа шүү. За хамгаалтаа дараад за ингээд материал дээр өгөгдсөн дансны нэг өгөгдлүүд дансны эхний үлдэгдлийн дүнгуудыг бүгдийг шивээд өгчлөө гүйлг баланс дээр. Шивээд өгчлөө гүйлг балансын хүл дүн 3 сая 100 3 сая 1 зүгээр таарч байна. За энэ гүйлгэ балансаасаа санхүү байдлын тайлан руу дүн маань татагдах хэрэгтэй байна. Баланс буюу одоо энэ цэнхэр шийднүүдэд яаж ийнэ гэвэл санхүүгийн тайлангийн 4 стандарт маягт харагдаж байгаа. Хамгийн ихнийх нь санхүүгийн байдлын тайлан. За санхүү байдлын тайлангаа харангууд яг 3 сая 100,000 төгрөгөөр дүнгууд маань татагдаад ороод ирсэн байна. Нийт хөрөнгөний дүн 3 сая 100, нийт үр төлбөрийн дүн 3 сая 100. За бидний жишээгээр мөнгөн хөрөнгө 2 сая 500, дансны авлага 2 сая. Бараа материал дансны авлага 200,000, бараа материал 110,000 гэх мэтчлэн ихний үлдэгдэл маань ороод ирж байгаа гэсэн. За үндсэн хөрөнгө 290,000 гээд хамгийн ихний хичээл дээр үзчихсэн нөгөө баланс та нарт ойлгомжтой харуулахын тулд балансыг энэ өснөгтөр харуулж байсан тий. Актив данс, пассив данс гэх 3 сая 100 байсан. Энэ маань яг одоо стандарт маягтан дээр болохоор ихний үлдэгдэл дээр ингэж харагдаж байна гэсэн. 1 сарын 1 нэрх үлдэгдэл маань доошоо стандарт маягтан дээр эргэлтийн хөрөнгө нь 2 сая 810, эргэлтийн бос хөрөнгө нь 2 сая 290,000. Тэгээ нийт хөрөнгөний дүн 3 сая 100. За дансны өглөг 200,000. Хувийн өмч сая 500,000. Хоримтлагдсан ашиг болохоор сая 400,000. Тэгээд үр төлбөр ба эзэдийн өмч юм 3 сая 100 гэдэг. За ингээ баланс дээр эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдэл зэрэгсэж харагддаг байна. За бидний жишээн дээр яаж ийнэ гэвэл эхний үлдэгдэл оруулсан учраас эхний үлдэгдэл харагдаж байна. Тайланд хугацаанд гүйлгээ баланс гүйлгээ гараагүй байгаа учраас эцсийн үлдэгдэл маань эхний үлдэгдэлтэйгээ адилхан байдлаар харагдаж байгаа гэсэн. Балансын маань эцсийн үлдэгдэл бас яг адилхан байдлаар харагдаж байгаа гэсэн. За эхний үлдэгдлээ иймэрхүү байдлаар оруулж гин. Тэгээд хамгийн сүүлд нь эхний үлдэгдэл дээр нэмэлт нэг мессеж юу гэвэл энэ мөрийн дугаар гэсэн ойлголт байгаа манай програмын хувьд. Юу гэвэл энэ гүйлгээ баланс дээр дансны задаргаанууд дэлгэрэнгүй ихний үлдэгдлүүд баланс руугаа яаж татагдж байгааг бол жишээлбэл балансын мөнгө ба түүнтэй адилдах хөрөнгийн мөрийн дугаар дээр очингууд мөрийн дугаар комментээр 11 гэсэн коммент харагдаж байгаа санарт. Тэгэхээр гүйлгээ балансан дээр хэрвээ мөнгөний 11 гэсэн мөрийн дугаартай данс байгаа бол санхүү байдлын тайлангийн мөнгө ба түүнтэй адилдах хөрөнгө рүү очих юм байна. Гэх мэтчлэн бүх данс өөрийн гэсэн мөрийн дугаартай байгаа. Жишээлбэл хувийн өмч маань, эзний өмч маань 32 гэсэн мөрийн дугаартай байна, тэ. Тэнгүүд гүйлгээ балансын маань эхний үлдэгдэл дээр хувийн өмч маань 32 гэж оруулж өгсөн байна. Эхний үлдэгдлийн дансаа оруулдагтай адилхан, дөнгөө оруулдагтай адилхан мөрийн дугаараа харж агаад санхүү байдлын тайлан руу яг аль мөрийн дугаараа аваачмаар байна. Аль данс руу үлдэгдлээ аваачмаар байна. Тэр мөрийн дугаарыг тавьж өгөх нь шүү. За анхаарал тавьж сонссонд баярлалаа.